Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах нь үерийн аюулыг даван туулахад чухал. 2024 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Японы улсын засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр үерийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн байдлыг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан үерийн эрсдэлтэй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барина. Онцгой байдлын ерөнхий газар 3 ширхэг өндөр бүтээлт үерийн ус зайлуулах ноцоостой болно. Төрийн албан хаагч болон эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүдийн чадварыг бэхжүүлнэ.